За тэгэхээр өнөөдөр байнгын хорон дарга солигдож байгаа юм байна. Тэгээд өнгөрсөн 2 жилийн хугацаанд бас ажилласан бэсэн гишүүний талаар бас хэд хэдэн дүгнэлт хэлье гэж бодож байна. Тэгээд өнгөрсөн 2 жилийн хугацаанд бас манай байнгын хороо олон чухал асуудлуудыг хэлэлцэж баталсан. Тэгээд ер нь манай байнгын хороо шиг юм эрдсэн байнга хүрээд бүх асуудлуудаа маргаангүй ингэж баталсан байнгын хороос цөөхөн юм шиг байна. Тэгээд бэсэн гишүүндээс баяр хүрэх гэсэн юм аа. За ялангуяа сүүлд маш яаралтайгаар орж ирсэн уур амьсгалын өөрчлөлтийн хууль дээр бас байнгын хорооны даргын зүгээс одоо сайн дэмжлэг үзүүлсний хүчинд энэ хууль их богино хугацаанд копи өмнө батлагдлаа. За тэгээд тусгай хамгаалалттай хуулийн өмнө за бусад хуулиудын өмнө бас байнгын хорооны гишүүдийг одоо гадаадад дотоодод туршлага судлуулах энэ ажлуудыг бас нэлээд сайн хийж өгсөн олон чухал хэлцүүдгүүдийг манай байнгын хороос хийлээ. Тэгээ бэсэн гишүүндээ баяр хүргэе. Бүгдээр нэг сайхан алгадчихж байгаа. Амжилт хүсье. Тэгээд шинээр томилогдож байгаа мантаа гишүүндээ бас амжилт хүсье. Эмэгтэйчүүд бас дарга болоод л баярлаад л байна. За